За сайн байцгаана уу бүгдээрэнд нь өдрийн мэнд хүргэе. За вебсайт дээрээсээ хэрхэн захиалга илгээх вэ гэдэг видео заавар хүргэе. За хамгийн түрүүнд My Office руугаа ороод монгол хэлээ сонгоод за гишүүн нэвтэрч орох гэсэн хэсэгт одоо хэрэглэгчийнхээ ID код болон дугаарыг өчнэ. За ID код нууц үгээ бичсний дараа нэвтрэх дараад орчин. За ингээд орсны дараа Costox Mall гэсэн хэсэг рүүгээ орно. За тэгээ багцаа сонгох бол багц дээр дарна. Costox руу дарвал арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд гарч ирнэ. За эсхийн худалдааны төв гэдэг дээр дарвал эрүүл мэндийн бүтээгдэхүүн буюу даавар ашигтай бактери гарч ирнэ. За эхний ээлжинд Costox дээр дараад ердөө худалдаа авалтаасаа болон 50-40 худалдаа авалтаасаа сонгож болно. За ердөө худалдаа авалт гэдэг маань болохоор худалдаа авалт нь 3 сая хүрээгүй байгаа хүмүүсийн давтаа худалдаа авалт буюу анхны захиалга хийхдээ ердөө худалдаа авалтаас хийн. За худалдаа авалтын үнийн дүр нь хуримтлагцаар хагаад 3 сая хүрсэн хүмүүс маань 50-40 гэсэн зэснээсээ цаашдаа бүтээгдэхүүний урамшуулалтай ийм худалдаа авалт хийдэг. За анхны хэрэглэгч гэж бодоод одоо ердийн худалдаа авалтаас бүтээгдэхүүн сахисуулж үзүүлье. Тэгэхээр бүтээгдэхүүнээ сонгоод бүтээгдэхүүний зурган дээр дараад за тоошгийг оруулаад сагсанд хийх үйлдэл хийнэ гэсэн үг. За ингээд сагсанд хийх үү гэдээ ороод ирж байна. За энэ дэр бүтээгдэхүүн нэмийг гэвэл үргэлжлүүлэн дэлгүүр хэсэг гэдэг дээр дараад за 19 хямдралтай сетийг нэгийг бас сагсандаа хийж өгье. За ингээд болсон гэж үзэх юм бол одоо жишээлбэл захиалах гэсэн товч дараад захиалагчтай адил байх гэдгийг сонгоод за энэ төлбөр төлөх арга гэдэг дээр нь дансаар шилжүүлэг хийх гэдгийг сонгомогц компани Skindox BTK гэсэн голомт банкны данс гарч ирнэ. За тэгэхээр энэ дансаа тэмдэглэж аваад худалдаа авалт хийх гэдэг дээр дарахаар жагсаалт гарч ирээд төлбөр төлөх гэдгийг дарна. За ингээд та үүнийг захиалах уу гэж асууж байна. Окей гэд дарчхаар одоо захиалга маань илгээгдчихэж байна гэсэн үг. За тэгэхээр энэ илгээгдсэн захиалга буруу байсан бол тэр дорн цуцалж болно. За хэрвээ одоо цуцлахгүй гэх юм бол одоо компани саяны 47 Тэг5 14 40 47 гэсэн данс нь өөрийнхөө одоо хэрэглэгчийн бүртгэлийн дугаар буюу ID кодоо бичээд ард нь бол овг нэрээ бүтэн бичээд шилжүүлэг хийснээрээ таны илгээсэн захиалга чинь баталгаажж өгнө гэсэн үг. За илгээсэн захиалга хаанаас шалах вэ гэхээр My Office руу дарж ороод тэр дээр Costox Mall гэсний дээр байгаа 3 зураастан дээр дараад үндсэн зэснээсээ хувийн борлуулалт хэсэг рүүгээ дарж орно. За ингэснээрээ хэдний өдөр тэгээ ямар захиалга хийсэн бэ гэдэг маань эндээс тодорхой харагданаа. За ингээд төлөв нь болохоор төлбөр төлөлт хүлээгдэж байна гэсэн утгатай гарч ирж байна. Таны одоо тэг данс руу шилжүүлэг хийсний дараа одоо тухайн өдөртөө шалгагдаад таны захиалсан бүтээгдэхүүн бол төлбөр нь төлөгдөж батлагдсны дараа энэ дээр сарын доор болохоор төлбөр төлөгдсөн гэсэн бичиг гарч ирээд ингээд төлөв нь солигдоод явдаг байгаа. За тэг бүгдээрээ туршаад үзээрэй, амжилт хүсье. Өөрийнхөө нэр дээр 3 саяын худалдаа авалт цуглуулад сүүлийн 6 сарын нийлбэр олгоороо Power зэрэгэлтэй болох боломжтой. Power болон Master болсноор цаашдаа бүтээгдэхүүний насан туршийн урамшуулалтаар худалдаа авалт хийх боломжтой байгаа шүү. Баяртай.